Хобби тухайн хүний оюун ухаан хувийн зан чанарыг тодорхойлж илрүүлдэг. Нөгөө түгээр амьдралын аз жаргал, кайф, тайвшрал гээд бүхэл сайн зүйлийг мэдрүүлдэг гэж хэлж байна. Та хинч вэ? Хоббиндээ үнэнч түүндээ цаг хугацаа бусад зүйлээр зарцуулж чаддаг бол Hobby Club тань чинээр үүд хаалгаа нээж байна. Та ямар хоббитэй вэ? Магадгүй зарим хүмүүс шууд хариулт байхгүй байж болох юм. Тэгвэл та шинэхэн Hobby Club-ыг шимтэн үзээрэй. Та өөрийн шинэ хүсэл сонирхлоо нээн гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд манай Hobby Club дэлсэг хамгийн ихний зочноо өрөө. Үзэгчтэй Hobby Club нэвтрүүлгийн хамгийн ихний зочин студид хүрэлцээрсэн байна. Монгол Улсын филармоны гоцлол дуучин Отхон Жаргал. Танд нэрэ мэндийг хүргье. Тэгээд Hobby Club нэвтрүүлгийн хамгийн анхны зочин гишүүн бусанд баяр хүргэе. За баярлаа. Та бүхэнд танай телевиз үзэж байгаа үзэгчдтэй бас энэ нэрэ мэндийг хүргье. За миний хобби гэвэл ил захидал цуглуулах хоббитай. Захидал харилцааны түгээмэл хэлбэр болсон ил захидал 1869 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Австрид анх худалдаанд гарч байжээ. Дэлхийн хамгийн анхны ил захидлыг зохиолч Теодор Кук өөртөө зориулан 1840 онд бүтээжээ. Түүний шинэлэг санаа тухайн үед шуудангийн ажилтнуудад таалагдж, улмаар өөр хоорондоо ил захидал бичилцэх болсон байна. Харин арилжаанд зориулсан ил захидлыг 1861 онд Филадельфийн зохион бүтээгч Джон Карлтон гаргаж зохиогчийн эрхийг нь авчээ. Харин тэрээр зохиогчийн эрхээ Австрийн шуудангийн компанид зарснаар ил захидал олон нийтийн дунд түгээмэл ашигладаг харилцааны хэлбэр болжээ. Хамгийн анх цуглуулах болсон шалтгаан гэвэл Виктория гэдэг мужийн одоо Канадын Викториагийн мужийн Бучерт Гарден гэдэг дэлхийн амар алдартай одоо үнэхээр алдартай тийм гоё цэцгсийн хүрээлэн байдаг. Энэ цэцгсийн хүрээлэн жилийн 4 үйлрэл ажилладаг. Тэгээд нийт 800 гаруй ажилчинтай. Тэгээд 2 цаг гарan энэ цэцгсийн хүрээлэн гүзэж яваад ч одоо та бол цэцгсийн тэр их цэцгийг тэр их гоё цэцгийг бол үзэж барахгүй. Тэгээд анх энэ цэцгсийн хүрээлэн үзчихэд сэтгэл маш их догтлжсэн. Ягаад ч юм эмхтэн учраас цэцэг бол ямар ч эмхтэн үнийг маш их доглуулдаг. Тэгээд дараа нь энэ гоё цэцэрлийг үзчихсэн даа гэж бодсон. Тэгэж тийм сайхан дурсамжийг үлдээхин тулд хамгийн анх Бучерт Гардны дээр Бучерт гэдэг цэцэрлэгийн хүрээлэнгийн открытын хөдөлж авчихсан. Тэгэхээр манай Hobby Club нэвтрүүлэгт оролцсон хүмүүс маань Hobby Club нэвтрүүлгийн дэргэдэх Hobby Club-ыг бас үүсгэн байгуулж байгаа. Тэгэхээр та хамгийн анхны гишүүн бол танд баяр хүргэе. Тэгээд бас дараагийн гишүүдээ бас удирдаад идэвхтэй ажиллах болоо гэж бодож байна. Гишүүн болсондоо маш их баяртай байна. Тэгээд удирдах ч одоо яах вэ? Зурган гишүүн гэд бас ганц нэг үг хэлнэ дараагийнхаа гишүүдтэй. Нэвтрүүлэгт анх орох саналыг аваад ямар сэтгэл төрсөн бэ? Яг ийм нэвтрүүлгүүд би зүгээр телевизэд байдаг байх гэж бодсон. Гэхдээ яг хобби гэж зүгээр нэвтрүүлгүүд болохоос ийм Hobby Club гэж бол таны хаалт анхудаа сонсч байна л да. Тэгээд урилга маань ийм их гоё юм. Яг миний хоббитэй тун төстэй ер нь л миний хоббинд маань байдаг зүйлийн нэг шиг ийм урилга ирсэн. Тэгээд яг үнэндээ л бол урилга маш их таалагдсан учраас таны энэ сайхан нэвтрүүлэгт оролцъё гэж бодоод урилгаж хүлээн авсан. Тэгээд бас ийм сайхан нэвтрүүлэгт оролцож одоо урин оролцуулж одоо миний сайхан одоо миний хоббиг бас тодорхой хэмжээний хүмүүст бас та бүхэн танилцуулсан. Одоо миний хувьд бол баяртай байна л да. Гэхдээ маш нууцсан хоббиг маань одоо ил гаргаж байна. Тэгэлгүй яг дуучин Отхон Жаргал Voice Group-ийн дуучин Отхон Жаргал гэхээр химсэг эмхтээлэг тийм болохоор хобби нь одоо гоёл чимэглэл ч юм уу үнэртэн тийм хобби болоо гэж бодчихсон чи яг үндэ болохоор яг нэгт юм бай хүмүүсийг хэлдэг ил захидал цуглуулдаг хоббитай байсан. Анх ил захидал цуглуулах сонирхол хэдийн үеэс бий болсон бэ? Ил захидал бол саяхнаас сүүлээс төгсөөл 2006 онд сургуулаа төгсөөл тэгэл тэрнээс аж цуглуулж ирсэн. Маш гоё энэ үзэсгэлэнтэй зургнууд нь маш гоё таалагдаад худалдаж авч эхэлсэн. Одоо бол цуглуулгандаа нэлээд ариун одоо бас открытны цуглуулгатай байгаа. Гэхдээ яг цуглуулгатай би зөвхөн одоо явж үтсэн орон болон очиж үтсэн газрынхаа одоо жишээлбэл тэр Бучерт Гарденд би зураг фото зураг авахулж хахад яг тэр авахулсан газрынхаа открытыг зөвхөн худалдаж авдаг. Тэгэхээр явсан газар авахулсан зураг болгоныхаа тэр дурсамжтай сайхан ил захидлуудын цуглуулдаг ийм хоббитэй. Открытуудыг цуглуулахад бол
аюу энгийн. Энэ маань маш хямдхан. За хямдхан газраа бол 0.20 цент, 0.25 цент, 0.30 центээр зарагддаг. Хамгийн үнэтэйдэл 1 евро, 1.5 евроор худалдаж авдаг. Одоо доллараар бол 1 доллар, 2 доллараар л хамгийн үнэтэй ээл захидлыг худалдаж авах боломжтой. Тэгэхээр илүү энэ төрлийн хоббиг илүү хөгжүүлээд илүү ариун цуглуулгатай болох боломжтой. Тэгээ сэтгэл өндөр цуглуул. Ер нь энэ ил загталт цуглуулах хобби чинь таны аялах сонирхлоос үүдсэн юм шүү. Бас тэгж хэлж болно яг үнэ те. Тэгээд мэдээж ихний хотсын орондоо гоё тэр зургийг авчид дараа нь санамсруу байдлаар ингээл одоо ажиллаар явж байгаа санамсруу байдлаар ахаал ил загт худалдаад авчдаг те. Тэгээд ингээд эхлээд 3 байсан бол 4, 5, тэгээд 7 боллоо, 10 боллоо, 11, 12 боллоо. Тэнгүүт хүнд бас нэг өөр мэдрэмж, бас өөр нэг хүсэл сонирхол төрж эхэлдэг юм байна л да. Юу гэхээр за одоо дэлхийн тэр орнд руу явбал тэрийн гоё, тийм гоё байгалийн, уг бол тийм гоё үзмэртэй, уг бол дэлхийн 7 гайхамшиг нэгч байдаг юм уу? Яг тэрэнд очиж зураг авахулаад гоё. Тэнд бас өөр урлагийн ямар гоё арга хэмжээ болж ийн, уг бол өөр бас мэрэгчлэлтэйгээ холбоно бүх юмыг л ажил мэрэгчлэлтэйгээ хослуулж явна л да. Тэгээд тэгж бас открытнуудаа цуглал илүү ариун болгоё гэж бодож байна. Гэхдээ төлөвлөсөн бас нэлээд олон орн байгаа. Анх зүгээр аялах сонирхолтой аялж явж байгаад ил загтал санаандаг худалдаж авч явж байсан бол одоо бүр ил загтал цуглуулах хоббид болцсон. Одоо бүр тэнтгийн ил загтлыг авах юмсан гэх тэр онлого баг олчих жишээ тий. Тэрний төлөө бас мэрэх хэрэгтэй л те. Мэдээж аялна гэдэг бол бас их мөнгийг бас биднээс шаардж байдаг. Зүгээр мөнгө зараад бас аялж аялахад бол бидний хувьд маш хэцүү. Тэгэхээр мэдээж ямар нэгэн байдлаар тэнд заавал ажил мэргэжилтэйгээ холбоосоор арга байхгүй. Одоо жишээлбэл бид нар сая Европ явж байгаа нь бол Европ байгаа ажиллаж амьдарч байгаа монголчуудтай бас өөрсдийн гэсэн дуу хоолойгоо хүргэе, өөрсдийн гэсэн уран бүтээлээ бас эднэртэй төлөвлөе гэдэг шиг гэдгчлэн яг тийм бас давхар ямар нэгэн ажил амжуулж давхар зоригтой байж бас явж аялаж тэгээ тэндээсээ бас ил загтал бол илүү амттай, илүү дурсамжтай, илүү маш сайхан л да. Ил загтлуудад тухайн орны нэг онцлогийг илтгэсэн барилгууд байгалийн бас гайхамшигуудыг гаргадаг юм шиг тий. Тийм яг үнд хэлэх байх. Тэгээд одоо ингэ аялаад ил загтлууд цуглуулж хахад ер нь түүхэнд бол миний бодлоор Итали бас хамгийн бодлоготой улс байсан юм шиг санагдтыг. Яг ингээд аялж хахад яаж юм гэхээр Италийн ердөөсөө хот болгонд нэг юм гайхамшигтай барилгууд байдаг. Нэг барилга байдаг те. Жишээлбэл Ла Скала театр бол одоо миний их над шиг дөөрийн дуурчин мэрэгчлээ ийм бүх урлагийн хүмүүсийн одоо хамгийн түрүүнд ядаж тэнд дуулахгүй махад орж үзэх юмсан гэж мөрөөддөг тийм газрын нэг. Тэгээд маш сайхан театр, дөөрийн театр. Дөөрийн театр дотор харин яг ингээ бүр яг тайзруугаа оруулаад зураг авдггүй. Тэгтээ монголчууд сэргэлийн юм чинь би нутар зураг авсан. За одоо энэ болохоор энэ Ла Скала театр дотор ингээ ахуулсан жижигхэн юм концерт юм бас юм хөөрхөн танхимтай. Тэгээд би бас миний мөрөөдөл шүү дээ. Яг ийм гоё театр те, ийм гоё роял яаж түшээл гоё доолол мэдээж маш сайхан те. Тэр бол тэгээд ингээ зураг авахсан. Хин дээр хингийн гарч иж тэгээд одоо өөр энд ах шиг байна те. Одоо өөр бас сайхан театр гэвэл одоо энэ л л да. Энэ одоо энэ дээр бол Culture of Pyongyang гэдэг нэрээр одоо орсоор бол Pyongyang гэж бичдэг те. Pyongyang одоо ингээд соёл урлагийн тухай материал байна л да. Тэгээд энэ дотор одоо ингэж энэ бол маш энэ бол бүр барилж судлаа гэх юм. Америкийн цагаан ордон шиг амар гоё ордон байгааз. Тийм байна. Энэ маш гоё ордон. Тэгтэл энэ бол зөвхөн хүүхдийн одоо манайхаар бол пионерын ордон гэж ярьдаг шиг хүүхдийн ордон. Хүүхдэд тэгээд хүүхдийнх нь одоо хойцлонсын хүүхдийн тэр урлагийн үзүүлбэрүүд нь тэр тоглолтууд нь үнэхээр юм бүр төгсгийн төгс гэж хэлж болохоор. Тэг яаж ингэж хийж чаддаг байна гэл тэгтэл чаддгийм байна даа л гэж бодхоосоор арга байхгүй. За энэ бол яг гранд энараа тийм грант энэ их театр гэж байгаа. За энд бол манай хамтлаг тоглоод энд бүтэн 10 хоногийн турш бид нар тоглолт хийсэн. Тэгээд энэ одоо хамгийн одоо Большой театр гэж ярьдаг шиг гранд театр нь бол энэ. Тэгээд энэ одоо ийм сайхан театртай. Ингээд ийм дээрээ лож машнууд ийм гоё. Тэгээд энэ театрт бид нар тоглолтоо хийгээд гран при хүртсэн одоо тоглолтууд дандаа энд болчихсон. Швед гэдэг улсад бид нар очисон. Маш сайхан. Энэ бол ингээд далаараа болчдөг.
Тэгээ одоо энд нэг харагдаж байгаа бор байшин болохоор нөгөө алдартай Nobel House буюу Нобелийн шагнал гардуулах өсөл үйл ажиллагаа болдог. Нобелийн ордон. Тэгээд энд бидний сайхан тоглолтоор очсон чинь нэг хоёр монгол хос энэ Нобелийн ордонд хормоо батлуулаад хормосон байсан айгуу гоё. Тэгсэн чинь яасан гэсэн чинь ердөөсөө бүр хэдэн жилийн өмнөөс л ингээд хоримлагч хосууд нь заавал Нобелийн ордонд орж сүү тавиад ингээд баталгаажуулаад гардаг юм байна л да. Манайхаар хормын ордонд ордог шиг яг тэрний тэдний бас юм хормын ордон юм Nobel House гэдэг монголчууд бас орсон. Хормоос юм сайхан түүхтэй юм лээ. Тэр нь сайхан болсон. Тэгээд Швед гэдэг улсад очиж бид нар аялын тоглолтоор яасан. Тэгээд энэ Nobel House-ын дээр ердөөсөө ингээд энэ авир бүх алдартай байшингуудын дээр би зураг авах болсон учраас нийтэд нь гарсан нэг категорид авсан. Нэг категорид авсан байна. Тэгэхээр маш онцлогтой ил захидлууд байх нэ. Яг тэгвэл дандаа дууч отхон жаргалын оцсон, үтсэн байж исэн газруудынх нь категорид шүү тийм ээ. Тий. Тэгэхээр тухайн цуглуулга эзнийхээ зан аршин за бүр цаашлаад хүсэл сонирхлыг бас илэрхийлдэг байдаг юм байлээ. Марк цуглуулдаг хүмүүс боловсон, романтик үзэлтэй байдаг бол харин ил цагтал цуглуулдаг хүмүүс нилээн нэгт юм бай. Тим хүмүүс ажил хэрэгч гэж би дуулж исэн юм байна. Амьдрал дээр автхан жаргал ямар хүн бэ? За хүмүүс намайг яг юу гэж хэлдэг юм бол гэхдээ ихэнх нь л дандаа яг нэг л ижлэхэн хариулт хэлдэг л дээ. Юу гэхээр манай отгоо маань их иршүүд зантай гэж хэлдэг. Тэгээд би ч гэсэн өөрөө ингээл анзаарч байхдаа багасаа өсөж торимжсэн хөөцөлдөж тоглож исэн тэр зүйлүүд нь жоохон иршүүд дөө байсан юм болоо гэж бас бодтыг. Тэгэхээр иршүүд байх нь гэхдээ тийм ч муу зүйл биш л дээ. Нэгт нямбай байдаг байж магадгүй бас. Аткрет цөлүүлдэг хүмүүс бас дээр нэмж хэлэхэд би өөр дээр ингээл харж байхад илүү бас юм тийм одоо ертөнцийн хамгийн гоё тийм мөнгө өнгөний цохилгоо тэр гоё өнгө фонд их дуртай байдаг тийм хүмүүс байдаг гэж магадгүй гэж бас бодож байна. Бас л урлагийн хүн учраас аюу амархан стресстэй тэгээд маш амархан гундаг. Тэгээд гутардаг тэгсэр маш амархан сэргдэг. Буцаад маш амархан сэргдэг. Гэхдээ энэ нь бол яг нэг юм урлагийн хүн учраас би яг урлагийнханд байдаг нэг характер юм шиг санагддаг. Хамтлагийн маань хувьд бол надад бас нэг сургасан хамгийн том сургамж бол одоо бас хамтлагаасаа суралцсан хамгийн том авууштай зүйл бол маш их төвчээртэй байхыг бас сурсан. Ил цагтл цуглуулга хобби манаас таны багтаа зурдаг гэсэнтэй холбоотой байх тий. Тий одоо цэцэрлэгт орсон цагаас ах бол зураг хөдөлмөрийн хичээлд маш их төвтэй. Ингээд л гэхдээ яагаад бас ээж аавдаа би маш их баярлдаг л да. Тэгээд бас хүүхдийнхаа нэг тэр талын аюусыг бас олж харсан байгаа манай ээж аав. Тэгээд байнга л надад хамгийн түрүүнд л надад зургийн тетр авч өгдөг. Зургийн бал тосон харандаа үзэг баал тэгээд л усан будгийг маш их авч өгдөг. Тэгээд би яг сандын маань 5 хоногт л надад нэг тетр нэг усан будаг авч өгдөг байсан. Манай ээж аав хоёр цэцэрлэгт хахад. Тэр бүх цэцэрлэгт байх ахуугаас ахуулаад би өдөр хүртэл юмнууд аюу сайн сандаг л да. Тэгээд аюу сайн дэмжиж өгдөг байсан. Манай гэрийнхэн ч гэсэн хамаатан саднууд маань ч гэсэндээ аюу дэмждэг байсан учраас одоо 6-аараа болон тууш сайн явна гэж бодож байсан чинь гинүүд нөгөө нэг 10 дахь ангид ороод хэтэрхий хөгжим дуу сонирхол хэлсэн чинь нөгөө нэг дуучин болох хүсэл маань гинүүдийн юм нууц хүсэл зүрхэнд шивж ороод тэгээд л яагаад ч юм хэтэрхий бүр ингээд дуучин болохыг мөрөөдөөд бүр тэр мөрөөдөлд автсан байсан учраас яагаад ч юм тэр олон жил зурсан зураг тэр аяасаа бол шууд л хайж чаддсан юм билээ. Тухайн хүний нөгөө сонирхол төрж байгаа сэтгэл эднэр бол хүмүүжил гэр бүлээс шалтгаалдаг байх л та. Танай гэр бүлийнхэн ямар хоббитэй вэ? Тийм яг өнөө. Одоо нэрээ чамайг асуусан чи би сая саналаа. Тэгээд аавын маань одоо манай аавын альбом манай гэр бүлийн одоо ээж аавын маань альбомуудад бол аавын маань одоо тэр цуглуулж байсан зүйлүүд бас айгүй их байдээ. Одоо нисэн онгоцныхаа тикет буюу билетүүдийг тэгээд үтсэн одоо үзрүүдийнхэн одоо бас тасалбаруудыг цуглуулдаг. Гэсэн ингээ ботсон чинь нэрээ манайхан хобби их гоё хоббитэй мэн. Манай баццэгч бол хун цуглуулах хоббитэй. Тэгээд та нараа манай баццэгч гэрт орол гайх бах та. Гэтэ хунгаа зөвхөн энэ тэдлгүүрээс авдаггүй. Яг наад шиг явсан орон болгоноос хун худалдаж авдаг. Бүжигтэй холбоотой категорид байгаа юу? Бүжиглэх дуртай. Хвчлэн надад чөлөө цаг олдвол голонгоо бүжгийн клуб дээр заавал нэг цаг бүжгийн тасгалд ордог. Бүжигтэй холбоотой этикет гэхээр
гэрт байгаа бахта одоо энэ давтарсан дээр бол байхгүй л шүү тий. Концерт үзчихсэн ч юм уу тий. Тий одоо яг энэ штэ эдний энэ хойслонсын тоглолтын тэр одоо бидний тоглосон тэр их театрт нь бүжгийн концертыг үзчихсэн бүр гайхамшигтай бид нар бүр гайхаад бүр ингээд тэгээд ингээл зүгээр ингээд шалан дээр л зогссон байгаа юм л да тайзан дээрээ бүжигчт нь ингээл айгуу гоё юм цагаан хуц умссан тэгээд зүгээр ингээл би бодохтой ингээд шалан хөдлөөд тэд нар ингээд зүгээр урсаал ингээл яваад гэнэ гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чи үгүй тэд нар ингээд хөлн дээр явчихсан. Хөлн дээр ингээд гэтээ одоо яаж бодсон ч хөлн дээр явахаар ингээл толгоо молгоод ингээл хөдлөө штэ. Тэгэхээр тэд нар бас яг тэрүүгээрээ бас мэрэгшсэн. Үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр хүний хүсэл сонирхол бол үнэхээр хязгааргүй. Хамгийн гол нь хобби гэдэг маань хүний амьдралыг амттай болгож идэг гол зүйл шүү дээ, тий? Хобби сонирхол бол хүнд байх хэвээр. Яагаад тэгэхээр хобби сонирхол байж аж хүн бас нэг талаараа маш сайн талаараа хөгжиж яадаг. Бас хүний одоо бидний те хүмүүжлийн хөгжил цаашдынх нь одоо юм дэ оюухны хөгжилтч бас энэ асар их нөлөө үзүүлж чаддаг. Гэхдээ сайнаар хобби бол хизээч муу зүйл рүү уруу татдаггүй байх гэж үзэж байна. Гэхдээ би хоббиг бол ойлгохдоо одоо шил би ил загтал цуглуулах дуртай те зарим хүмүүс марк цуглуулах дуртай байдаг. Энэ яагаад муу гэж энэ ердөөсөч муу биш. Сайн л зүйл. Муу зүйлэр хобби бол хизээч муу зүйлэр байдаг байх гэж бодож байна. Монгол атигрэт байна уу? Эдрэг харахад дэлхийн үзэсгэлэнт хотуудын ил загтлууд байна. Монгол ил загтлууд байлгаа яг Хөсгөл далай. Би ч Монголынхан бас нэлээд олон орн биш ээ. Аймагуудаар очиж исэн бас аялан тоглолтоор тэгээд хамтлагаараа бас Voice of Mongolia тоглолтуудыг хүргэжсэн л да. Тэгээд Монгол ил загтууд байгаа. Таны хамгийн үнэтэй ил загтал аль нь вэ? Таны хувьд ч гэдэг. Хамгийн үнэтэй нь гэвэл одоо тийм ч үнэтэй бас орохгүй зүгээр миний цуглуулсан цуглуулганд маань байгаа бүх л аткретууд надад миний хувьд хамгийн үнэтэй. Ядраа гэртээ ороод ирээд цуглуулга харахад ч гэсэн маш гоё мэдрэмж авдаг тий. Бүр маш их аз жаргалыг одоо тэр цуглуулгаас авна л да. Тэгээд би бас энэ ингэж их цуглуулгыг илүү ингээ бүр шимтэн цуглуулдаг болсон бас фото зургуудаа ингээд альбомд аюу гоё эзэгцтэйгээр бүгднийг нугаалгаад л хийдэг. Тэгээд үе фото альбом гаргаж аюух үздэг байхгүй юу. Тэгээд бас энэ фото ил загтал цуглуулах маань бас тэрнтэй бас тэр маань бас аюу нөлөөлдөг баха хит гэж боддог. Тэгэхээр 6 жилийн хугацаанд Дуучин Отхон жаргал маань нэлээд олон орнооноос аялаа зөндөө олон цуглуулгуудыг бий болгож чадсан байна. Таны бүр цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ? Америкийн Нью-Йорк хотод байдаг Метрополитен гэдэг опера театр байдаг тийм дөрийн маш алдартай театр. Тэр театрыг очиж үзэх юмсан гэж би мөрөөдөж байгаа. Мэдээж очиж үзчихээ зураг авахулчаад альбом юу аткрит буюу ил загтлын заавал худалдаж аавна. Тэгтээ дараагийн нэг том зорилго бол одоо тэр театр ч юм уу, Ласкала ч юм уу, Башой театр ч юм уу, тэгээд Францын дөрийн театр ч юм уу те, Германы дөрийн театрт ч юм уу би яагаад дуулж болохгүй гэсэн ийм айгүй том зорилго тавьж байгаа. Тэгээд магадгүй би дараа нь тэр гоё ил загтлынхаа тэр байгаа театрт нь би өөрөө дуулж байгаа. Тэгээд тэр дуулж байгаагаар аткрит гарахгүй л хаа л да. Фото зураг мэдээж дараалал хамгийн сайхан зүйл энэ мэдээж энэ бол ганцхан миний чинь бүх дөрийн дуучин хүмүүс мэргэжилттэй хүмүүсийн хамгийн одоо оргил мөрөөдөл нь байх гэж би бодож байна. Миний хобби яг энэ мөрөөдөлтэй маань бас хашгүй холбоотой. Тэгээд ер нь бол маш их зүйлийг зүгээр л нэг хоббигоороо дэмий цуглуулдаг биш. Тэгээд асар их зүйлийг бодож бас тунгааж зориг тавьж бас энэ хоббигоо хөгжүүлж байгаа. Магадгүй хэдхэн жилийн дараа Дуучин Отхон жаргалын Ласкала театрт дуулж байгаа аткрит гарахыг үгүйсэхгүй шүү дээ. Дуулж байгаа зураг аткрит авсан. Тэгээд цуглуулгаас тэгэж Ингээд энэ юу вэ? Үн мөнх орон гинөө? Наа чинь бас нэгэн төрлийн аткрит байна. Аткрит хэлдэг. Тоглолтын чинь тасалбар уу? Тийм байна. Би аткрит гэж бодлоо шүү дээ. Ил загтал шиг. Аткрит шиг л байна. Яг өөрийнхөө хоббиныхаа бас хүсэл сонирхлын дагуу бас ийм ил загтал шиг ийм гоё плед тасалбар гаргасан байна. Энэ тоглолтын талаараас үзэгчд маань сонирхолтой юу? За тоглолт маань одоо анх удаа л бие даасан яг өөрийн бие даасан соло концерт хийх гэж байна л да. Тэгээд хамтлагаар бол бас 3 том тоглолт цаа хөдөө орон нутагт гадагшаа маш олон тоглолтуудыг хийсэн.
Тэгээ тэр бүхний одоо эцэст нь одоо эцэст гэж хэлж арай болохгүй юм да. Одоо тэр олон тоглолтуудын дараагаар одоо өөрийнхөө анхны бие даасан тоглолтуудыг хийх гэж байна. Тэгээд тоглолт маань 2012 оны одоо эх сарын буюу 2 сарын 11-нд 19 цагаас тусгаар тогтнолын ордонд болно. Энэ тасалбар маань ил захидал цуглуулах сонирхолтой хоббитэй хүмүүс. За тэгээд дээр нь дуучин отгон жаргалын фэнүүд бол маш том бэлэг болох нь ш. Цуглуулганд ингээд үлдээчих болохоор ийм гоё тасалбар гарсан байна. Тэгээд ил захидал цуглуулах хоббитэй хүмүүс манаас энэ тоглолтыг үзэх хаа гэж бодож байна. За баярлалаа. Одоо цааш тийм манай клубийн гишүүд болох нь шнэ. Тэгээ манай нэг найз гिच гэдэг юм бас аягүй гоё ингээ мөнгөн дэвсгэрт ингээд төврөгийн цаасан дэвсгэртүүдийг бас мөнгөн зоостой цуглуулдаг. Тэгээд манай тэр хичээн цуглуул нь бас нэлээд олоорны мөнгө байгаа шүү. Өөрөө эдийн засгч хүн л дээ. Тэгээд гадаадаас авсан, дотоодоос авсан, цуглуулсан, хүнээс судалдаж авсан гэл маш олон цуглуулгууд бас байгаа шүү. Тэгээд бас нэг Монгол цэцэрх нэг сэтгүүл дээрээс уншижсэн бас нэг яг тийм мөнгөн дэвсгэрт буюу бас зоос цуглуулдаг нэг юм. Тэр хүний цуглуулга бол нэлээд бүр профешнл буюу мэржлийн түвшинд очсон тийм цуглуулгатай бас нэг тийм ах байд юм билээ. Тэр ном дээрээс уншдаг. Манай ихтэй төстэй хоббитэй хүн байна да гэл бодчихлоо. Тэгээд одоо бол энэ минийх бол сонирхчийн байдлаар би миний одоо нэг хобби маань сонирхчийн байдлаар байгаа бол явандаа бол яг бас нөгөө тэр ах шиг бас мэрэгжлийн түвшинд цуглуулга мэрэгжлийн болгоё гэж бас бодож байгаа. Энэ бол мэдээж миний хоббины бас нэг том зорилго. Магадгүй 5 жилийн дараа дуучин отгон жаргалын тоглолтын өмнөхөн ч юм уу эсвэл тоглолт үзсний дараахан бас ил захидлын тийм үзэсгэлэн гарч болох юм тий. Яа яг үн тийм болно. Магадгүй би зүгээр миний зурагтай ч гэсэн дагуу открет гарахыг үгүйсэхгүй тий. Энэ бол бас нэг сайхан зүйл. Тэгээд яг үн наад ч өстой гой санаа шүү. Ер нь одоо тэгээд Монгол улс маань маш сайхан хөгжиж байна. Бид нар шиг залуучуудад бол бүх боломж нээлттэй болсон байна. Тэгэхээр бид нар өөрсдөө хүмүүс талаас илүү сайн хөгжүүлж чадвал ер нь бүх зүйл маш сайхан боломжтой нээлттэй болсон байна. Тийм үү? Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл би бас танд нэг юм үзүүлэх гэсэн юм аа. Ил захидал байгаа. Монголд хэвлүүлсэн. Оо. Наач ил захидал шүү дээ. Ил захидал энэ Монголд Ариун судраг гэдэг хэвлэлийн газар хэвлүүлсэн. Тэгээд энэ зургийг нэтээс авсан. Энэ хизээ авсан зураг бай. Наач одоо жил хагас 2 жилийн өмнө авсан зураг юм уу? Энэ нөгөө хамгийн гол нь би яагаад энэ зургийг сонгосон бэ гэвэл яг эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төгс илэрхийлсэн гоё зураг шиг санагдсан надад. Тэгээд яг хөө мэдээж энэ олон орны энэ нотгөрүүдийг мэдээж гүйцэхгүй ч гэсэн бас танд дурсгал олгоод энийг өгөө энэ цуглуулгандаас нэмэрлээрээ. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Энэ бол зураг нь бол маш сонсрог байх болсон. Яг ингэж бол ахуулж байгаагүй. Зурагч маань ингээ за байж байгаараа би чи жоохон байж амарч байгаараа гэл аппаратаар харалтаад ташаасан чи би ингээд хажуу тийш харцсан юм ботцсон л одоо явах бас мөрөөдчлээсэн юм шиг. Тэгсэн чинь дарцсан байсан. Тэгээд өөрөө жоохон фотошоп хийгээд эндээ нэг юм гэрэл цэцрүүлээд нэг юм гэрэл рүү тэмүүлж байгаа маягтай гарсан. Тэгээд баярлалаа. Ийм одоо нэг сая магадгүй Ласкалыг театрт дуулж байгаа юу гэсэн бол энэ одоо наахныхан гоё маш гоё открыттай боллоо. За тэгээ баярлалаа. Цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд та бүхний бас ийм сайхан нэвтрүүлэг одоо байгуулад үүсгэн байгуулад анхныхаа гишүүнээр бас анхныхаа зочноор намайг урьж оролцуулаад миний өчөөхөн ч гэсэн жоохон цуглуулгын маань бас шимтэн сонирхсан бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаарууд тань одоо маш гайхамшигтай бүр өчнөө одоо зэрэг одоо үзэгчд маань бүр их одоо үзэгчтэй маань байлдан дагуулгаар тийм сайхан цуглуулгатай хоббитай тийм сайхан хүмүүс одоо өшөө олон одоо өргөдөн оролцох байхаа маш их итгэлтэй. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Дэлхийд алан нэрээр цоротулсан бүхий л хүмүүс өөрийн хүсэл сонирхлоороо жигүүрхийн амжилтанд хүрсэн байдаг. Хүний бяцхан хүсэл сонирхол агуу зүйлийн эхлэл байж болох юм. Гэхдээ хобби клуб зөвхөн амьдралыг амттай болгодог тэр хоббинуудыг чухалчлах болно. Баяртай үзэгчдээ.